За сайн бацгаана уу? Хоёр дахь хичээл Facebook-ийн пэйж болон групп хэрхэн үүсгэх вэ? Групп үүсгэцгээе. За группс дээр дарахаар create new group за групп гэхээр нэрийг оруулна. За мөн адил за UU online shop гэдэг группийн нэр. За ерөнхийдөө группээ public нээх үү, closed нээх үү гэж анх нэгэд асуудаг. За энэ болохоор public болохоор за та тухайн группт гишүүн биш ч гэсэн гаднаас нь шууд харах боломжтой дотор постыг. Хоёрдугаарт та групп дотор ч байгаа мэдээллийг бусад группүүд рүү шеэр хийх боломжтой. За ерөнхийдөө шеэр хийснээр таны групп илүү хурдан олон хүнтэй болох, за дотроо тавьсан мэдээлэл олон хүнд хүргэх, борлуулалтаа өсгөх боломжтой. Эсвэл таны одоо дотор нь байгаа хүмүүс гээд мэдээлэл гадагшаа гаргахгүй, зөвхөн энэ дотроо мэдээлэл нуунаа гэсэн тохиолдолд за closed нээж болно. За энэ болохоор хүмүүст харагдахгүй юу гэж бас сонголттой. За ерөнхийдөө бол эхэндээ public-аар нээсч болно. За MLM буюу шууд борлуулалтын бизнес эсвэл бусдад ингээд патентаа алдчихаар бизнес яах юм бол борлуулалт яах юм бол та closed нээж болно. За тэгээд дараа найзуудаа урих уу? Ер нь бол за найзуудаа ураад нэг дор хэрвээ хэд их хэмжээний найзаа урих юм бол Facebook аккаунт зөрчил авах боломжтой. Яагаад гэвэл спам аргаар группээ хуудасаа үжүүлэх гэдэг гэж үзээд 7 хоногор ч юм уу блоклдог. Тийм болохоор маш их хүн бол ураад хэрэггүй шүү гэж анхааруулъя. За тэгээд найзуудаа чи найзтай ураад create товч дарцгаая. За ингэснээр бидний групп бас үүсчлээ.